сургууль тухай заадаг биш, зах зээл одоо шаарддаг ур чадварыг олгодог байх ёстой гэж бид нар ойлгож байгаа. За гуравт нь сургалтын орчныг үйлдвэрлэлтэй адил түвшинд хүргэх ёстой. Лаборатори, дадлагын баз, бодит үйлдвэрлэлтэй нийцүүлэх хэрэгцээ шаардлага үүсэж байна. За политехник коллеж бүр үйлдвэрлэлд сургалтын хосолсон төв болох ёстой. За сургалтын орчныг шинэ стандартад нийцүүлэх шаардлагатай. За дөрөвт нь бол багшийн үүрэг өөрчлөгдөж байна. Орчин цаг. Тэр чинь тийм л оюун ухааны үе. Багш зөвхөн заадаг хүн биш, ур чадвар хөгжүүлдэг, үйлдвэрлэлтэй холбогддог менежер байх ёстой. Хувийн хвшлийн оролцоотой одоо дадлагын баазууд, лаборатори, сургалтын төвүүдийг хамтарч байгуулна. Төр хувийн хвшлийн түншлэл суурилсан санхүүжилтийн механизмыг нэвтрүүлнэ. За сургуулийн дэргэд үйлдвэрлэлд сургалтын нэгж гарааны компаниудыг хамтарч байгуулна. Аж ахуйн нэгжүүдийг сургалтын орчинд тоног төхөөрөмжөд хөрөнгө оруулах нөхцөлийг бүрдүүлнэ. За сургалтын байгууллагын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хамтарсан үйлдвэрлэл, үйлчилгээ, стартапуудыг бид нар бас дэмжиж ажиллана. Өөрчлөлтийг удирдах нь өөрөө маш их том хариуцлага гэдгийг та бүхэн бүгдээрээ мэднэ. Та бүхэн бол бодлогыг хэрэгжүүлэгч биш, өөрчлөлтийг удирдагч нар. За товчхондоо бол сургууль өөрөө өөрчлөгдөх ёстой, багш нар маань өөрчлөгдөх ёстой. За сургалтын агуулга өөрчлөгдөх ёстой. Хэрэг өөрчлөгдөхгүй бол энэ систем өөрөө та нарыг өөр статустай болгож шал өөр болгож өөрчилж магадгүй шүү гэдгийг би бас энэ институтынхаа коллежуудынхаа удирдлага багш нарт дахиад нэг сануулад хэлчихье гэж бодож байна. Биднэрт одоо өөрчлөгдөх эсвэл хоцорч өрдөх хоёрхан сонголт байна. Тийм ээ. Мэргэжлийн боловсруулалт эдийн засгийн суурь салбар, ажлын байрны их усүр, улс орны хөгжлийн хөдөлгөгч хүч, тиймээс одоо мэргэжлийн боловсруулалтын салбарыг шин шатанд гаргах ёстой. Өнөөдрөөс эхлэн шийдвэр гаргаж хэрэгжүүлэх одоо бид нар эхэлж байна. За бид бол зөвхөн ярьж болохгүй, үг биш үйлдэл байх ёстой, төлөвлөгөө биш хэрэгжилт байх ёстой, хариуцлагагүй биш хариуцлагатай одоо идэвхтэй ажилтдаг юм түншүүл байх ёстой гэж би бодож байна. За ингээд хамгийн сүүлийн слайд маань хэрвээ боловсрол нь улс орнуудын хөгжлийн түлхүүр юм бол техникийн болон мэргэжлийн боловсрол нь хувь хүнийг ур чадварын хоцрогдолд чөлөөж илүү хангалуун амьдралд хүргэх мастер түлхүүр юм а гэдэг одоо энэ үгээр өнөөдрийнхөө мэдээллийг өндөрлөе гэж бодож байна. За ингээд та бүхэн ажлын өндөрлөлт амжилтыг хүсье. Өнөөдөр албан ёсоор төрийн өмчийн 30 одоо коллеж, хөгжлийн мэргэжлийн сургууль үйлдвэрлэлийн төвүүдийн менежментийг топ 100 аж ахуйн нэгжийн одоо 30 аж ахуйн нэгжийн шилжүүлж гэсэн. Өнөөдөр Хөдөлмөрийн Баатар одоо компани одоо группийн дарга нар бол тудлын даргаар ажиллана. Ер нь Европын орнуудад Герман бол яг ийм компаниудын дэргэд эмсүүдийг байгуулдаг. Яг бол эмсүүд төгссөн суралцагч нар чинь компанийхаа дэргэд том үйлдвэрийн дэргэд ажилладаг байхгүй. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэрийн дэргэдийн эмсүүдтэй төрийн өмчих гэхэдтэй. За Эрдэнэт тавталгааны эмсүүдтэй одоо ингээ хувийн хвшлээс өнөөдөр Апу, МСС, Energy Source одоо Жогоо чихэр боо, за Мак гэдэг энэ бүх компаниуд чинь дэргэдээ эмсүүдтэй болж юм гэсэн үг шүү дээ. Гэхдээ мэдээж дотоод үйл ажиллагаа гэхээс илүүтэйгээр засаглалыг сайжруулна, төлөөлөл өдөрт зөвлөд даргална. За боловсролын салбар мэдээж бодлого сургалтын хөтөлбөр зүйлийг хэрэгжүүлнэ. Ингээд ихлээр бол цаашдаа манай оюутан залуучууд бол ер нь мэргэжлийн сургуульд үйлдвэрлэлийн төвд сурыг төгсөөд ажилтгаан юм байна. Заавал одоо бакалавр, магистр зэрэг хүртэх шаардлагагүй юм байна гэдэг ийм эрмэлзэл рүү орноо. Тэгэхээр салбар болгонд хувийн хвшлтэйг түншилж ажиллах шинэ одоо санаачлал илүү амттай одоо хэрэгжиж байгаа үр дүн өнөөдөр болж байна.